Орой минь төргийн үзэгчтэй Mongolia Music Production-аас бэлтгэн өргөдөг Монгол залуу хүмүүст зориулсан би залуус хөтөлбөрийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлгээ тугсан сууж хүлээ авч үзнэ. Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг ардчлахыг бид хүсэж байна. Үр ашигтай, ил тод, хариуцсан тайлгнадаг боловсролын засаглалыг бид хүсэж байна. Боловсролын гол оролцоо талуудын дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд сонсдог байхыг бид хүсэж байна. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үндэсний эзэмшлийг хангахыг бид хүсэж байна. Боловсролын салбарын иргэний нийгмийн байгууллагууд дотоод ардчлалаа хөгжүүлж, ёс зүйтэй ажиллахыг бид хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгө болох боловсролын төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод нээлттэй байхыг бид хүсэж байна. Білім саласы қандай орнықты болуы, білім саласын қандай саясатпен өркендетуді халық біз анықтауды күтудеміз. Боловсрол нь бидний хамтын амьдралын мөн чанарыг бид хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдрах хэсгийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг бид бүгдийн нийт юмчээ. Амьдралын хамгийн гэгээх дурсамжтай мөчүүд оюутан байхад өнгөрч эргээд дурсахад хамгийн сайхан мөчүүд ард үлдсэн байдаг билээ. Сайн боловсрол эзэмшиж ирээдүйн их бүтээн байгуулалтын эзэд болоход залуус бидний хүч хөдөлмөр хамгаас чухал. Залуус бидэнд зориулсан төрийн бодлого хөтөлбөрүүд болон бидэнд зориулсан үйлчлэгнүүд үргэлж бидний амжилтанд эерэг сайнаар нөлөөлж байдаг. Оюутан залуус бидэнд улсаас сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхлээд 2 жилийн хугацааг туулаад байна. Сар бүр цагтаа буудаггүй. За тэгээд тэтгэлгээ авах гэж уртаараа л үүсгэж оожрлон зогсдог цаг саяхан билээ. 70 мянга өгөх гэж ширнэлээ урт хугацаа авдаг. Тухайн сарынхан баг дараа сарынхан баг сүүлчээр баг. Одоо чинь 9 сарх гэдэг баг 10 сарын 20 дээр ч юм уу гэдэг шүү дээ. Тэр бол яг сардаа бол биш. Гэтэ яг сургууль руу орсон даруйдал карт руу орчдөг тий, картаас л авчдаг шүү дээ. Ер нь ихэнх дээд сургуулиудаар сар бүр биш зүгээр нэг 2 сар 3 сараар нөгөөд идэм шүү. Юу манай сургууль гэсэн заримдаа тэгдэж штэ. Тэгээ одоо даалчи одоо тэгээ хойшлоо 4 сар мод орох гэдэг юм шүү дээ. Өөрийн хамгийн ойр байрлах газраас хүссэн гүйлгээ хийж, за тэгээд бүр интернет цахим хуудас хүчтэй хөгжиж буй өнөө үед өөрийн утсаараа санхүүгийн хэрэгцээгээ шийднэ гэдэг хичнээн цаг хэмнэсэн бөгөөд таатай боломж байлаа. Энэ боломжийг Хаан банкны хамт олон оюутан залуус бидэнд зориулан гаргаж байгаа нь юутай таатай билээ. 70 мянгаыг тэр картер бүгд маш цөм болж байгаа. Сая ямар нэг тийм тушаал гарч байгаа. Одоо энэ сараас эхлээд картер орж байгаа. Тэр бол ялангуяа оюутнууд бидний хувьд хичээл ном ихтэй үед маш их цаг зам хэм саятайх асуудал болж байгаа. Сургуулаа далаа аваад нэг хүлээлгэд байх биш. Цагт нь аваад бид нэр ингээд хэрэгтэй зүйлээ зарцуулна. Энэ бол бидэд маш их ашиг тустай байгаа гэж хэлмээр байна. Энэ ер нь цаг их хөнгөлдөг шээ. Цаг их хөнгөлдөг. Тэгээд амар өдөө. Одоо нэг цаг хугацаа хэмнэн тэгээд энэ амар хэлбэр болох. Айгүй зүгээр санагтай. Тэгээд хүн оюутан болгон бүгдээрээ авч байгаа юм билээ. Хаан банкнд бүртгүүлсэн. Тий. Хэрэгтэй бүр яарж марс үед айгүй хэрэгтэй дээ шүү дээ. Банк ойрхон байхгүй тохиолдолд айгүй хэрэгтэй. Яах вэ ч вэ? Одоо картаар авдаг тансаар. Тий. Ашигтай штэ энэ чи завгүй үед байж болно тий. Жогон зав гарангууд уцаараа гүлгэн мүлгэх зөв. Энэ дэмждэг тий. Энэ талаар Хаан банкээс сургуулиуд дээр ямар ч өөрөө хамтран ажиллах сургуулиуд дээр энэ талаар оюутнууд танилцуулж байсан. Оюутнууд маш ихээр сонирхолтой байсан. Ямар ч сургуулийн нийт оюутнуудын нэг 70 орчим хувь нь бол ямар ч энэ үйлчлэгэл бүртгүүлж авах шиг байсан. Оюутны 70 мянган тэтгэлгийн карта өөрийн хамгийн ойр байрлах Хаан банкны 512 дугаар салбараас авч үнэгүй карттай болж, Мобайл банкны 1 жилийн эрх болон SMS банкны 1 жилийн эрхийг үнэгүй авах боломжтой. Дараах материалыг яаралтай бүрдүүлж сайхан боломжийг хамтдаа эдэлцгээе. Иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэх цээж зураг 1% байхад л хангалттай. Цагааг хинээ зогсохгүй орчин үеийн технологи ашиглаж ирээдүйтэйгээ хүл нийлүүлэн алхахыг залуусаа. Манай Хаан банк нь бол нийт одоо оюутнуудад зориулсан оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийн дансыг нээж нийт 512 салбараар оюутнуудад данс нээж байгаа. Данс нээж карт олгосноор бол манай 330 гаруй хэмээр оюутнууд маань бас оюутныхаа тэтгэлгийн 70 мянган төгрөгийг авах боломжтой болсон байгаа. Мобайл банк гэдэг маань болохоор ерөнхийдөө гар утасныхаа үлдэгдлийг шалгах боломжтой.
мөн данснаас хамаагтны данс хоорондоо бол гүйлгэх боломжтой тийм үйлчлэг байгаа. Энэ маань болохоор Mobicom, Unitel-ийн өөрийн утас хэрэглэдэг нийт хэрэглэгчд бол холбогдох боломжтой байгаа. Тэгээд энэ хурамч мобайл банк маань болохоор одоо 5 сарын 31 хүртэл нийт одоо эхний жилийн суурь хэмжээс бол 100% чөлөөлөгдсөн байгаа. Тийм. SMS банк гэдэг нь бол бүх өргөн телефоны операторын хэрэглэгчнэр бол холбогдох боломжтой тийм үйлчлэг байгаа. Энэ маань болохоор гар утсан дээр насныхаа үлдэгдлийг шалгах боломжтой ийм үйлчлэг байгаамаа. Монгол улсын хэмжээнд бол оюутан залуучууд манаас нийт залуу хүмүүс маань дийлэх хувийг эзэлдэг. Хоёрдугаар талаас бид нэр бас 21-р зуунд бас захим ертөнцид бас амьдарч байгаа болохоор одоо банкны одоо хаан банкны ачаал бас ингээд жирийн тооцоон дүүдэд ороход бас нэлээд ачаалтай байдагтай холбогдуулаад бас ачаалыг бууруулах зорилгоор захим ийм бүтээгдэхүүнийг бол манай банк бол нэвтрүүлсэн байгаа. Тэгээд үүний хүрээнд бол одоо оюутнууд манаас гар цараа тий заавал тооцоон дүүдэд ирж очрол дараалал үүсэхгүйгээр ямар нэгэн тийм чиргэлгүйгээр цаг хугацааны хязгаарлалтгүйгээр бас ингээд банкнаас бас банкны үйлчлэгийг авах боломжийг бас бүрдүүлж өгч байгаа гэдэг онцлог юм л да. Үйлчлэгнүүдийн хэрэглэгч болоод ингээд хаамагтайгаа ирээдүйд бас цуг байгаараа бид бас олон оюутан залуустай зориулсан олон үйлчлэгийг бас тав хүнд бас хүрэх болно гэдгийг бас энэ дэшинд хэлье. Ингээд хаамагтайгаа цуг байгаараа гэж уриалъя. Өнгөрсөн дугаартаа бид Grand People ёслын үйл ажиллагааны талаарх товчхон мэдээллийг дурдсан билээ. Харин удаагийн дугаартаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Grand Lady Дөрөвдөг засаглал гэгдэх сэтгүүл зүйн салбар Монгол улсад үүсч хөгжөөд 100 жилийн үрийг үзэж байна. Нийгмийн тойл тусгал нь бодог тус салбарт барууны өнгөөс бүхий өвөрмөц нэгэн төрлөг орж ирсэн нь фото мэдээллийн гранд сэтгүүл юм. Нийтлийн бодлого өнгө төрхөөрөө бусдаас эрс ялгарах тус сэтгүүл тунч уншууртай. Үзүүртэйгээс гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээрэж манлайлагч. Гагцхүү сэтгүүлээ гаргаж уншигчдын оюуныг мэлахаас гадна нийгмийн сайн сайхан хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг дэмжин ажилладаг хамт олон билээ. Шилдэг эмэгтэй шалгаруулах Grand Lady 2010 ёслын ажиллагаа нэртэйгээр болж улс төр, урлаг, спорт, бизнес, хүмүүнлэг гэсэн 5 номинаци шилдэгүүдийг шалгаруулдаг байжээ. 2 дахь удаагийн ёслолд өнгөрөх жинд нийгэм соёлын салбараар хүрээгээ тэлж 6 Grand Lady шалгаруулан алдаршуулжээ. Энэ ертөнцийг халуун элгэнд хайран татаж бөмбөрөж яваа бүсгүй хүний ертөнцийг агуу гэхээс ялтай. Тиймдээч хүчрэхийг агуу хэмээх хоёр тодотголыг хоёулангийн өөртөө агуулсан эмэгтэйчүүд тус ёслолд нэр дэвшиж Grand Lady-гээр шалгардаг учиртай. 10 онд анхны дугаараа гаргачаад 11 оны 3 дугаар сард Grand Lady ёслын ажиллагаа зохион байгуулж исэн. Зохион байгуулах болсон үндсэн шалтгаан нь юу юм бэ гэх юм бол манай сэтгүүлийн зүгээс ямар ч нэг одоо нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн салбарт нэг гар бие оролцоо ямарваа нэг зүйл хий гэсэн тийм зорилго байсан л да. Тэгээд яг бодит байдлыг эргээд дурсах юм бол тухайн үед 12 дугаар сард хүүхдийн асраг хүмүүжүүлэх төв дээр очиод дүгэр багштай уулзаад ер нь ямархуу байдлаар одоо нэг хүмүүнлэгийн хийх вэ гэж бодоод очиод уулзсан. Бидний уулзалтаас нэг төдийлөн үр дүнд хүрээгүй. Тэгээ би бодохдоо заавал одоо өнчин ядуу ч юм уу одоо өрх толголсон эмэгтэйчүүд ч юм уу тэднэрт мөнгө төрөх ч юм уу ямарваа нэг гэр хувцас тусламж өгснөөрөө энэ бол хүмүүнлэг үйлс биш юм аа. Зүгээр нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн оюун санаанд нөлөөлөх тэр үйлс маань бас хүмүүнлэг үйлс юм. Тэр бол бас нийгмийн хариуцлага мэдэрч байгаа үйл хэрэг юм аа гэж бодож агаад ер нь өөрөө ч би феминист үзэлтэй хүн учраас эмэгтэйчүүдэд дэмжиж бүх нийгмийн бүх салбарт хийж бүтээж маш их амжилттай явж байгаа эмэгтэйчүүд байдаг боловч тэр бүр өөрсдийгөө илэрхийлдэггүй, тодорхойлдоггүй, ерөнхийдөө нэг хүүсийнх нь онцлог ч юм уу нэг тийм даруухан хүмүүс юм биш үү те. Тийм болохоор тэр хүмүүсийг өдөөсөө эмэгтэйчүүдэд алдаршуулъя, энэ хүмүүсийн хийж бүтээж байгааг үнэлж дүгнэе. Тэгээд олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөөр баярлах биш. Одоо эмэгтэйчүүдийг алдаршуулсан юм арга хэмжээ зохион байгуулъя гэж шийдээд их зоригтойгоор энэ үйл ажиллагааг эхлүүлж исэн. Анхны жилдээ их амжилттай болсон. Арга хэмжээний маань гол номинац нь хүмүүнлэг байдаг. Хүмүүнлэгийн номинац байдаг. Тэр маань нийгмийн сайн сайхны төлөө
ямарваа нэг гар бие оролцож бодит үйл хэрэг хийсэн хүмүүс шалгардаг байгаа. Хоёрдугаарт арга хэмжээнд нэр дэвшиж байгаа хүмүүсээ манай редакц зохион байгуулах комисс өөрсдөө мэдээж нэр дэвшүүлдэг. Тухайн хүнээс санал асуудаггүй. Зөвхөн таныг ингээд нэр дэвшүүлж байна, таны амжилтыг үнэлж бид энэ арга хэмжээнд нэр дэвшүүлж байна гэж санал хөргүүлээд харин одоо шилдгийг шалгуулах тэр санал асуулганд идэвхтэй оролцоорой гэсэн тийм албан бичгийг явуулдаг байгаа. Энийг би бас цохон тэмдэглэе гэж бодож байгаа. Яг үл дөрөв дэх засаглал бол бас ийм эрхтэй иймэрхүү одоо нийгэмд хийж бүтээж байгаа хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэн бол бас илүү сайн мэдчихэдэг л да нийгмийнхаа тойл гэдэг үднээсээ. Тэгтээ нэр дэвшүүлсэн хүмүүсийг хэн шилдэг вэ гэдгийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан илүү одоо шудрах ч юм уу те илүү хүртээмжтэй байдаг үднээс онлайн хэлбэрээр санал асуулга авч шилдгийг шалгаруулдаг. Нэр дэвшүүлэхдээ хоёр шалгуур гэдэг баггүй. Нэгдүгээр тухайн ондоо тухайн одоо хүн маань ямарваа нэг амжилт гаргасан үйл хэрэг хийсэн байх ёстой. Хоёрдугаарт тухайн хүн маань тухайн хүн эсвэл тухайн албан байгууллага нийгмийн сайн сайхны төлөө ямарваа нэг зүйл хийдэг. Одоо нийгмийн хариуцлагын мэдрэмжтэй хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог. Нийгмийн оюун санаанд ямарваа нэг байдлаар нөлөөлсөн ч юм уу. Тим шалгуур байдаг. Үүгээрээ бид энэ арга хэмжээнийхээ одоо хүмүүнлэг одоо зорилготой гэдэг тэр зорилгоо биелүүлж гэн гэж үздэг. Баярлалаа. Эдгээр гайхамшигтай ирж ирсэн. Харин энэ жилийн хувьд тус ёслол хүндэтгэлийн ажиллагаа цар хүрээгээ тэж дээрх 6 салбарын гранд менүүдийг мөн шалгаруулахаар болсон бөгөөд Grand People 2012 нэртэйгээр зохион байгуулагдах юм. Хос баганлууга зэрэгцэн оршиж энэ тэнцвүүхэн ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэж ялгадаггүй. Ижил төвшөнд авч үзэх нь үнэнд нийцгэд. Grand People 2012 ёслолын 6 номинацид нийт 58 хүнийг Grand сэтгүүлийн редакц зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлжээ. Ингэхдээ олон нийтэд хандсан хийгээд хүмүүнлэгийн үүсэд оруулсан хүч хөдөлмөрийг нь илүүтэй амжилсан аж. Угаас ардчилсан бодлоготой ардчилсан сэтгүүлээс зохион байгуулж буй. Тус ялагч шилдгийг хамгийн ардчилсан нийтэд зарчим буюу олон нийтийн санал асуулгаар тодруулдаг уламжлалаа энэ удаад ч хадгалжээ. Нэр дэвшигчдийн товч танилцуулгыг зургийн хамт фото мэдээллийн www.zig Grand News-ийн мань захин хуудас байршуулж санал хураалтаа эхлээд байгаа юм. 2013 оны 3 дугаар сарын 14-ний дуустал санал хураах бөгөөд олонхын дэмжлэг хүлээсэн Grand хүмүүс 2013 оны 3 дугаар сарын 15-нд Чингис хаан зочид буудлын Тэмүүжин ресторан болох Grand People 2012 шагналт газруулах ёслолын ажиллагааны үеэр тодорч хүндэт цомоо гардаг аж. Нэгийг бодож нэлээдийг тунгааж байгаа хаа. Улсын драмын эрдэмтэн театрын хамт олон улсын эмэгтэйчүүдийн баяр Монгол эрд цэргийн баярыг тохиолдуулан 3 дугаар сарын 7-оос 20-ны өдрүүдэд дэлхийн сурвалсан сонгодог жүжигчдийн тасалбарыг өөрийн гараар бичсэн халуун дулаан үгтэй загтлын хамт хайртай дотны хүмүүстэй хамгийн хурднаар хөргүүлэх ховорхон боломжийг танд олгож байна. Гүргэлтийг Атиля Монголын мастер дугуйчид шилдэг жолооч 11-9 танд хүргэж үйлчилнэ. Grand People 2012 ёслолын ажиллагаа 3 дахь жилдээ хүмүүнлэг, нийгэм соёл, урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын шилдэгүүдийн чуулган, хөдөлмөрч, бүтээлч эрхмүүдийг алдаршуулах хүнд тэмдэр Grand People 2012 шагнал гардуулах ёслолын ажиллагаа ардчилсан нээлттэй зарчмаар шилдэгүүдийг шалгаруулъя. Хүмүүнлэг энэрэнгүй үйлснийг хүндлэн алдаршуулъя. Ерөнхий зохион байгуулагч Grand сэтгүүл, фото мэдээллийн сайт Grand News цэгийн маань. Савнтан таны арьсны гадаргуу дээр савнгийн үлдэгдэл үлдээгээд байна уу? Бид нэг бүсгүйд ердийн савн санал болгож, харин хоёр дахь бүсгүйд даав савн санал болгосон юм. Энгийн үед ялгаа нь харагдахгүй ч тусгай гэрлийн тусламжтайгаар харахад ердийн савн бүрэн арилалгүй. Таны арьсан дээр үлдсэн байдаг бол даавын хувьд ямар ч толбгүй цэвэрхэн байна. Даав савн 4-ний хувь чийгшүүлэгч зүгээр баяжуулагдсан дээд зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн. Таны арьсыг болбороо зөөлөн чийглэг болгоход туслан
Та өөрчлөлтийг мэдэр. All Masters Fitness Club таны хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, тоглох орчинд мэргэжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болгоход тусална. All Masters Fitness Club. Улсын драма эрдмийн театр үзүүлж байна. Олон улсын театрын өдөрт зориулж дэлхийн сор болсон сонгодог жүжигийн өдрүүдийг зарлаж байна. Виктор Хьюго, Парисын дарихийн сүм, мюзикл драмын жүжиг, Софокл, Эдипан, эмгэнэл драмын жүжиг, Балдоржийн зохиол, шүн амталсан нулимс, орчин үеийн сонгодог драм, цог нэмэх, тэнгэрийн хүү, түүхэн сонгодог, Шекспир, Гамлет, шилдэг сонгодог жүжгүүд дахин тайзнаа. Та амжиж үзээрэй. Grand People 2012 ёслолын ажиллагаа 3 дахь жилдээ хүмүүнлэг, нийгэм соёл, урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын шилдэгүүдийн чуулган, хөдөлмөрч, бүтээлч эрхмүүдийг алдаршуулах хүнд тэмдэг Grand People 2012 шагнал гардуулах ёслолын ажиллагаа ардчилсан нээлттэй зарчмаар шилдэгүүдийг шалгаруулъя. Хүмүүнлэг энэрэнгүй үлснийг хүндлэн алдаршуулъя. Ерөнхий зохион байгуулагч Grand Сэтгүүл, фото мэдээллийн сайт Grand News Цэгийн. Цөөн хүмүүс үүнийг мэддэг. Гэвч лифтэн цай оюуханыг сэргээх онгон байгалийн их үүсвэр юм. Зарим нэгэн үүнийг шудраг бус давуу тал гэж үздэг. Лифтэн цай тархийг амрааж сэтгэлийг сэргээн. One Billion Rising олон улсын арга хэмжээг Монголд анх удаа хөөрхөн зүрхнүүдийн аян зохион байгууллаа. Чухам One Billion Rising гэж ямар үйл ажиллагаа болохыг одоо та бүхэндээ танилцуулъя. One Billion Rising эсэргүүцлийн арга хэмжээнд видео хэмээх охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг талсан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүснэ 15 жилийн яг тохиолдуулан өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нэг тэрбум охид эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийг хүчирхийллийг талсан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлэх, бүжиглэх, босгох шаардлагыг уриалж байгаа юм. Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт сая охид эмэгтэйчүүд сайн дурынхан, идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд болон төрийн болон төрийн бас байгууллагууд охид эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг талсан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна. Монголд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсоох зорилгоор салбар бүрийн залуус энэ чиглэлээр ажилладаг зарим төрийн болон төрийн бас байгууллагууд хамтран өрнүүлж байна. Хөөрхөн зүрхнүүдийн аян дээрх олон улсын арга хэмжээнд нэгдэж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг талсан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан юм. Хөөрхөн зүрхнүүдийн аяны оролцогч дэмжих залуус нэгдэж зогсохгүй олон нийт. Тэр тусмаа хөвгүүд, эрчүүдийг охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, эсэргүүцэх энэхүү арга хэмжээнд уриалан оролцуулахаар төлөвлөсний үндсэн дээр хөөрхөн зүрхнүүдийн аян нийслэлийн цагдаагийн газартай хамтран One Billion Rising эсэргүүцлийн арга хэмжээг хууль сахиулахын их сургуультай хамтран 7 хоногийн хугацаанд өрнүүллээ. Яг энэ 1 тэрбумаараа босъё тэмцээн хүчирхийллийг зогсооё гэдэг үйл ажиллагааг Монголд анх удаа яг хөөрхөн зүрхнүүдийн аян, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нөхөн эрчим эрхийг хамгаалах гүнж төв, нийслэлийн цагдаагийн газар, хууль сахиулахын их сургууль, Монголын эмэгтэйчүүдийн сан зэрэг байгууллагууд хамтраад хууль сахиулахын их сургууль дээр 7 хоногийн кампанит ажлыг хийсэн. Энэ кампанит ажлыг яагаад бид нэр яг хууль сахиулахын их сургуулийг нийслэлийн цагдаагийн газартай хамтарч хийж байгаа гэвэл цагдаа нар маань бол яг ирээдүйн одоо хууль сахиулахын их сургуулийн сонсогчд маань болохоор ирээдүйн үйлчлэгээ үзүүлэгч байгууллага, үйлчлэгээ үзүүлэх хүмүүс. Тийм учраас сонсогчд маань сургуулаа төгсөөд гарахдаа мэдлэгтэй, хандлагатай, зөв хандлагатай болоод төгссөн байх нь айгүй чухал байна. Тэгэхээр өнөөдөр яг гэр бүлийн хүчирхийлэл Монголд ямар байгаа л дэлхийд даяар ямар байгаа гэж билээгээд бодоод үзэхээр
3 эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд автсан байдаг гэж ярьдаг те. Яг энэ бол судалгаагаар нотлогдсон. Тэгвэл Монголд бас яг тийм л байна. Яг одоогор гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гал ажлын хэсгүүд ажиллаж байгаа те. Тийм учраас бид нар яг хууль сахиулахын сургуулийг сонгож авсан. Оюутнууд маань ажлын байран дээр гараад зөв хандлагатай байгаасаа энэ бол хин нэг бие биенийгаа хүчирхийллийг одоо юу гэмдэ хүчирхийллийн эсрэг тийм хандлагатай байгаасаа хүчирхийллийг зогсоож болдгоо гэсэн тийм зөв ойлголттой, хандлагатай, бодолтой, сэтгэлтэй, хөөрхөн зургтай байгаасаа гэсэндэ бид нар яг хууль сахиулахын сургуулийг сонгож авсан. Яг өнгөрсөн яг энэ 7 хоногийн хугацаанд энэ компанид ажиллахаар Монголд юу хийгдсэн бэ гэвэл хууль сахиулахын сургууль дээр бүх ангиудад бид нар мэдлэг олгосон. Яг гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм те. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэж юу юм. Бид нар яаж өөрсдөө оролцож болох юм гэдэг талаас манай гүнж төвийн ажилтнууд маань, нийгмийн ажилтны охтууд маань тэнцээ яриа хийсэн байгаа. Бид нар хууль сахиулахын сургуулийн удирдлагуудтай уулзсан, нийслэлийн цагдаагийн газрын олон нийтэд харилцах албатанд бид нар хамтарч ажилласан. Тэгэхээр зэрэг яг Монголдо бол хууль сахиулахын сургууль анхны удаа яг охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг яг бүхлээрээ удирдлагуудтайгаа сонсогчд нь бүгдээрээ ангийн дарга нар нь бүгдээрээ хамтдаа яг зогсож чадсанараа айгүй онцлогтой. Тэгэд энэ яг болсон үйл ажиллагаа маань яг дэлхийд даяар яг зэрэг цацагтааж явсан. Twitter хуудасаар цацагдсан, Facebook-ээр яг V-Day энэ үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллага нь Америкт байдаг. Яг тэдний 85 мянган дагагчтай пэйжн дээр нь давхар шууд цацагтааж явж байгаа. Тэгэхээр хууль сахиулахын их сургууль маань бол Монголоо төлөөлөөд үлгэр дуурайл үзүүлж байна. Маш олон хүмүүс биднэрт өөрсдийнхээ сэтгэлдлийг илэрхийлсэн. Энэ V-Day айныг өөрөө зохион байгуулагч Eve Ensler гэдэг Америк эмэгтэй байдаг. Vagina монологыг өөрөө бичсэн эмэгтэй өтрээний хүрнэл гэдэг Eve Ensler хүртэл биднэрт өөрсдийнхээ мессеж өгье гэсэнтэй ямар мундаг юм бэ? Хууль сахиулах сургууль дээр ихчлэн дандаа эрэгтэй хүмүүс байдаг те. Эрэгтэй хүмүүс өөрсдөө энэ хүчирхийллийг зогсооцгоё гэдээ урайлан дуудаад зүрхэн хэлбэртээ орж зогсоод бүжиглээд дуулна гэдэг чинь ямар мундаг юм бэ? Дэлхийд даяар үлгэр жишээ боллоо шүү гэд Eve Ensler өөрөө хэлж байна. V-Day аян өөрөө хэлж байна тийм. Тэгэхээр манай хууль сахиулахын их сургуулийн сонсогчдод айгүй мундаг байсан. Саяны өнгөрсөн 7 хоногийн хугацаанд. Эсэргүүцлийн арга хэмжээг онлайн болон офлайн хэлбэрээр ажилуулахаар төлөвлөжээ. Одоо та бүхэнд онлайн үйл ажиллагаануудыг танилцуулъя. Хөөрхөн зүрхнүүдийн аяны албан ёсны Facebook хуудасаар дамжуулан эсэргүүцлийн арга хэмжээний талаарх бүх төрлийн мэдээлэл түгээх, олон нийтэд ойлголт өгөх. Хөөрхөн зүрхнүүдийн аяны оролцогч 30 залуус өөрсдийн Facebook зургийг One Bill Rising арга хэмжээний зургаар сольж олон нийтийн анхаарлыг үйл ажиллагаанд татан оролцуулах. One Bill Rising арга хэмжээний албан ёсны Facebook хуудсыг лайк дарахаар уриалах. www.onebillrising.org цахим хуудас дээрх мэдээллүүдийг монгол хэлнээр хөврүүлж олон нийтэд хүргэх. Офлайн үйл ажиллагаа. One Bill Rising арга хэмжээний зурагт хуудас хэвлэх тараах. Оюутнуудад зориулан мэдээллийн тохимол боловсруулах, хэвлэн тараах. Хууль сахиулахын их сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран бүх ангийн дарга нарт мэдээлэл хүргэх, уулзалт зохион байгуулах. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, флаш моб хөдөлгөөн зохиож оюутнуудад зааж үзүүлэх. Нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Үүнд оюутнуудыг тусгай талбайд зүрхэн хэлбэрт оруулан зогсоох, оюутнуудыг break the chain дунд флаш моб хөдөлгөөн хийлгэх. Бүх оюутнуудаар бид охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэж байна гэж нэгэн дуугаар хэлүүлэх, шаар хөөргөх. Мөн чанарын шаардлагыг хангах мэргэжлийн видео бичлэг хийлгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэлээдэл хүргэх. Бүгд найрамдах Турк улсын засгийн газраас 2013-аас 14 оны хичээлийн жилүүдэд гадаадын улс орнуудаас тус улсын их дээд сургуулиудад суралцах, магистр болон доктор суралцах оюутнуудад олох тэтгэлийн бүртгэлээ эхэлсэн байна. Манай улсын оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдан инженер технологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, улс төр, хууль, түүх, нийгмийн ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр суралцах боломжтой юм байна. Турк улс магистр докторийн сургалтандаа насны хязгаар заасан бөгөөд магистрийн сургалтанд хамрагдахыг хүссэн хүмүүс 1983 оны 1-р сарын 1-ээс хойш, докторийн сургалтанд хамрагдагч 1978 оны 1-р сарын 1-ээс хойш төрсэн байх шаардлагатай. Мөн магистрийн сургалтанд энэ хичээлийн жилд ихтэй сургалт төгсөж буй оюутнуудад бүртгүүлэх
хэрэгжүүлэх боломжтой. Бүртгэл энэ сарын 31-ний өдрийг хүртэл онлайн хэлбэрээр явагдах бөгөөд бүртгүүлэх заавар нь Турк англи хэлээр гарчээ. Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин Туркийн ихтэй сургуульд бакалавраар суралцах оюутны тэтгэлгийн бүртгэл дараах 5 дугаар сард эхлэх юм байна. Залуусаа Vox Pops болон эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг тохиолдуулан би залуус хөтөлбөр Amor Love Shop хос хувцсны дэлгүүртэй хамтран охид бүсгүйчүүдэд сэтгэлийн бяцхан бэлгийг барьсан юм. Think before you spit. Use a tissue to blow your nose. Loogies are for losers. Жимээ өгөөд эмээдээ хайртай шүү. Тэгээ бас найз өхөндөө хайртай шүү. Гомдоохгүй л гэж л та. Үдшин тэнгэр хотод түнэ үзэгслэн гол чимнэрээ үзэж байгалийн сэрхийг үзээд өөр цайтал би хүлээнэ. За ингээд найз өхөндөө болоод ээжтэй тэгээд Монголын бүх эмэгтэйчүүдтэй Мартин 8-ны мэндийг хүргье. За маш их баярлалаа. Тэгээд үнэхээр зоригтой эрэхтэй. Тэгэхээр бид нэр Amor Love Shop гэдэг хос хувцсны дэлгүүртэй хамтарсан байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа гэд Amor Love Shop хувцсны дэлгүүрээс энэ маш гоё хос подолкийг бэлгэлж байна. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За сайн байцгаана уу? UBS телевизийн би залуус кино нэвтрүүлгээс явж байгаа. За тэгээд Мартин 8 болох чагтай холбогдуулаад бид нар Amor Love Shop гэдэг хос хувцсны дэлгүүр байдагтай хамтраад нэвтрүүлгээ бэлтгэж байгаа. Тэгээд Мартин 8 болж байгаа юм чи найз охиндоо зориулаад нэгэн сайхан дуу ч гэдэг юм уу шүлэг уншиж өгөөч те. Бид нар бас хос бодолкийг өгөхөр бэлтгэсэн байгаа. Тийм үү. Бодчоод дуу дуулах уу? Зөрөгтэй залуучуудыг бас шалгаруулаад явж ин л та. Бүсгүйчүүд хорвоод яснаар мэлээ юу лээ? Дарааснаар үгийг харуул. Гүд өөр дуусчихсан дээ. Анхны ярьж дуусчихсан. Миний л хайр явж. Миний л хайр гоё юм уу? За. Миний л хайр хинийч биш миний л хайр бор байсан бол над дээр асгарч цэцэг байсан бол надаас үндин чи бидэн хоёрт бурхан өгсөн хайр. За баярлалаа. Тэгээд найз өхөндөө зориулаад бас мэдлэгээ өгсөн. Илгүй ах уу найз өхөндөө маш их хайртай. Тэгээд миний найз хүн байгаад үнэхээр баярлалаа. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд манай Amor Love Shop хувцсны дэлгүүр маш их баярлалаа гэ та хоёрт бас маш их ад жаргалыг хүсье. Тэгээд бас подолкийг бэлгэлж байна. За тэгээд бас найз охиныхаа сэтгэлийг сонсъё. Гоё юм. Баяр дээр баяр нэмсэн үйл явдал болж байна. Тэгээд бүх ээжүүдтэй мөн эмээнтэй эгч нартай бүгдээрэнд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж байна. За ямар дуу болж байна? Бодчих. За ихлэ бодчих. Ямар дуу болох вэ? Ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаана байна? Хайрлан хайрлахгүй юм бол халуун зунаар хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү. Ахаад хизээч хэрэггүй алдрайхан хонгорнаас минь амьдралд хоёр заяахгүй анхны хайр минь хайр минь анхны хайр минь. За баярлалаа. Найз охиныхаа сэтгэлийг сонсъё. Баярлаа. Гоё дууллаа. Монголынхаа бүх эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Мөн ээжтэй бас хоёр эмэгтэй дүүтэй
Тэгээд найз өхнийхөө ээж болормогчтой минь төргийа. За маш их баярлалаа. Тэгэхээр та хоёртоо ч гэсэн маш их аз жаргал амьдрал чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа Amor Love Shop гээд хос хувцсны дэлгүүр байгаа. Энэ хамт олноос та бүхэн энэ гоё хос подолкийг бэлгэлж байна. Улсын драмын эрдэмтэн театрын хамт олон олон улсын эмэгтэйчүүдийн баяр Монгол эрд цэргийн баярыг тохиолдуулан 3 дугаар сарын 7-оос 20-ны өдрүүдэд дэлхийн сорволсон сонгодог жүжигүүдийн тасалбарыг өөрийн гараар бичсэн халуун дулаан үгтэй загтлын хамт хайртай дотны хүмүүстэй хамгийн хурднаар хүргүүлэх ховорхон боломжийг танд олгож байна. Гүргэлтийг Атилия Монголын мастер дугуйчид шилдэг жолооч 11 тэгээс танд хүргэж үйлчилнэ. Grand People 2012 ёслолын ажиллагаа 3 дахь жилдээ хүмүүнлэг, нийгэм соёл, урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын шилдэгүүдийн чуулган, хөдөлмөрч, бүтээлч эрхмүүдийг алдаршуулах хүнд тэмдэг Grand People 2012 шагнал гардуулах ёслолын ажиллагаа ардчилсан нээлттэй зарчмаар шилдэгүүдийг шалгаруулъя. Хүмүүнлэг энэрэнгүй үйлснийг хүндлэн алдаршуулъя. Ерөнхий зохион байгуулагч Grand Сэтгүүл, фото мэдээллийн сайт Grand News Цэгийн. Ижи би яг ийм болмоор байна. Яагаад миний охин? Яг ийм өтгөн, ялагдсан өнгөлөг үстэй болмоор байна. Үнэхээр тэгмээр байна уу? За тэгвэл чиний хүслийг жинхэнэ утгаараа нь хэрэгжүүлье. Өдөр тутмын шин Vaseline шампуныг хэрэгэл. Үсийг угаах бүрт сүн ураг тэжээлийг олгоно. Үсний гадаргууг улам хүчрэхэг, улам өтгөн, улам өнгөлөг болгоно. Жинхэнэ өтгөн гэлэлцсэн сайхан үс. Үнэхээр өтгөн гэлэлцсэн сайхан үс. Шинэ Vaseline шампунь үсийг хүчрэхэг, өтгөн, өнгөлөг болгоно. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус. Улсын драмын эрдмийн театр үзүүлж байна. Олон улсын театрын өдөрт зориулж дэлхийн сор болсон сонгодог жүжигийн өдрүүдийг зарлаж байна. Виктор Хьюго, Парисын дарихийн сүм, мюзикл драмын жүжиг, Софокл, Эдипан, эмгэнэл драмын жүжиг, Балдоржийн зохиол, шүн амталсан нулимс, орчин үеийн сонгодог драм, цог нэмэх, тэнгэрийн хүү, түүхэн сонгодог, Шекспир, Гамлет, шилдэг сонгодог жүжигүүд дахин тайзнаа. Та амжиж үзээрэй. Grand People 2012 ёслолын ажиллагаа 3 дахь жилдээ хүмүүнлэг, нийгэм соёл, урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын шилдэгүүдийн чуулган, хөдөлмөрч, бүтээлч эрхмүүдийг алдаршуулах хүнд тэмдэг Grand People 2012 шагнал гардуулах ёслолын ажиллагаа ардчилсан нээлттэй зарчмаар шилдэгүүдийг шалгаруулъя. Хүмүүнлэг энэрэнгүй үйлснийг хүндлэн алдаршуулъя. Ерөнхий зохион байгуулагч Grand Сэтгүүл, фото мэдээллийн сайт Grand News Цэгийн. All Masters Fitness Club таны хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, тоглох орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болгоход тусална. All Masters Fitness Club. Цөөн хүмүүс үүнийг мэддэг. Гэвч лифтэн цай оюун ухааныг сэргээх онгон байгалийн их үүсвэр юм. Зарим нэг хүн үүнийг шудраг бус давуу тал гэж үздэг. Лифтэн цай тархийг амрааж сэтгэлийг сэргээн. Үнэмширгүй байх энэ тэн зөв сонгох хайрцсан болзоочин санагдан Дуучин Мишелийн би хിവэрэ цомог худалдаанд гарлаа.
Онцлог залуу булан маань хэлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн өнөөдрийнхээ зочныг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Өдрийн мэнд хүргэе. Цэгмэд овогтой Мантхай хатан 2010 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрхцүүч мэргэжлэр төгссөн. Одоо Монфемнэт үндэсний сүлжээнд ажилладаг. Хүний эрх эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагад ажиллах сонголтыг хийсэн нь амьдралдаа гаргасан хамгийн зөв сонголтуудын нэг болсон гэж үздэг. Гайхалтай сайхан нэмсгэлтэй эрч хүчээр дүүрэн бүсгүй. Манай өнөөдрийн онцлог залуу буланд оролцсон юм. Яагаад хуульч мэргэжлийг сонгох болсон бэ? Тэгэхээр нөгөө залуучууд маань 10 жил байхаасаа эхлээл нөгөө мэргэжлээ сонгочихсон байдаг. Таны тухайд ямар байсан бэ? Яг олон шалтгаан л байгаа л да. Хуульч мэргэжлээ сонгоход хүндлэлт. Гэхдээ зүгээр 10 жилээ төгсөхдөө бодсон л яг ямар мэргэжлээр явах цаашаа юу хийж явах вэ? Тэгээд бодоод явсан. За би ямар ч байсан тооны талаар чиглэлээр яг тоондоо нэг муу байгаагүй ч гэсэндээ насан туршдаа тоо бодож явах хүн бол биш вэ гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд нийгмийн чиглэлээр бодож байгаад тэгээд аягүй олон мэргэжлүүд дундаас хуульч мэргэжил өөрөө маш гоё юм байна гэдэг. Тэгээд хуульч мэргэжлэр явъя. Тэгээд эхлээд би хуулийн сургуульд орохдоо би одоо мөрдөн байцаагч ч юм уу те гэмт хэрмээр судалдаг хүн болно гэж бодож анх орж ирсэн л те. Тэгээ яваандаа эрхцүү хууль зүйн одоо шинжилгээ ухааны судлаад ойлгоод байхад би танил харах юм уу? Үсүүд ингээ дан над руу орохоор бас муу байхгүй. И над руу нэг хараад, ийшээ нэг хараад, над руу нэг хараад. Окей. Тэгээд чилээ. Тэгээд нөгөө хууль зүйн сургуульд ороод тэгээд маш их одоо бүхэл бүтэн нийгмийн шинжилгээ ухааны нэг салбарыг ингээ судалж байгаа юм л да. Тэгээд бодоод үзсэн чинь зөвхөн эрүүгийн те гэмт хэрэгээр хууль зүйн одоо сургууль судлагдсан дуустдаг юм байна гэдэг аягүй сайн ойлголоо. Тэгээ ямар ч байсан би одоо аягүй зөв мэргэжил сонгосон гэж боддог. Мэргэжлээ маш их хайртай. Тэгээ цаашид илүү мэргэжлэрээ гүнзгийрэх бодолтой байдаг. Тэгээ надад тохирох мэргэжил гэдэг аягүй сайн ойлгосон байгаа. За оюутан байх дурсамжаасаа авалцъя л да. Оюутан байхын хамгийн гоё зүйл нь эргээд бодоход танд юу байсан бэ те? Эргээд одоо ингээд ажил дээр гараад ирэхэд оюутан байхдаа авсан зан чанарууд гэдэг юм уу те? Эргээд амьдрал чи хэрэг болж байгаа зүйлүүдэд эргээд дурсах юм бол яг хоо их сургуульд байж хахад маш олон үлгэр дуурайл болох багш нартай байсан л та. Яг хоо сургуулийн талаар шүүмжлэх юмуд маш их гарна. Гэхдээ миний хувьд хамгийн том зүйлүүд болохоор надад үлгэр жишээ болсон багш нар маань аягүй чухал санагдаа. Тэгвэл хуульч хүн гэдэг бол өөрөө маш их шудраг болтой. Тэгээд манай сургууль дээр байдаг нэг зүйл болохоор хуульч гэдэг бол өөрөө нийгмийн эмч байдаг шүү гэж байнга сануулдаг байсан аахгүй. Тэгээд надад зүгээр нэг бахархмаар яг сургуультай холбоотой, оюутан настай холбоотой зүйлүүд бол миний хувьд үлгэр дуурайл болсон багш нар маань аягүй чухал гэж боддог. Яагаад гэвэл би шудраг хүн байна, зарчимч хүн байна гэдэг юу байдгийг багш нараас бас нэг талаас маш их сурч авсан. Нөгөө талаас би өөрөө иргэний нийгмийн залуучуудын нэг иргэнд ороод иргэний нийгмийн үйл ажиллагаанд оролцоод тэхийн төлөө гараа өргөцөө гэдэг аян нүднүүлээд явж ирсэн маань. Тэгээд аягүй олон үйл ажиллагаанаа зохион байгуулж ирсэн маань надад бас маш их туршлага болсон. Тэгээ хүнтэй харилцаж сурахад хүнийг ойлгодог болоход тэгээ танд сурахад бас аягүй хүн болсон маань бас миний оюутан наснд олж авсан нэг зүйл гэж боддог. Сая хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагад ажилладаг гэдэг хэлжсэн. Тэгэхээр яг нөгөө хуульч мэргэжлэр сураад төгсгöd магадгүй нөгөө сая нэг прокурор өөр чиглэлээр ажиллана гэж бодож байсан. Одоогийн чи эрхэлж байгаа ажилтг хэрхэн уялдаж холбогдож чадж байгаа вэ? Одоо бол хүний эрхийн салбарт ажиллаж байна. Тэгээд хуульч мэргэжлийн цөм бол ер нь хуульч яагаад хуульч байдаг вэ гэхээр зүгээр л хүний эрхийг хамгаалах хүчтэй. Тэг хүндээ зохицож нийгмийн харилцаанд орохдоо би бинтэйгээ зөрчилдөггүй байхад зөрчилсөн тохиолдолд тэрнийг шийдвэрлэх байхад хуульч мэргэжил хуульч одоо тэр тогтолцоо байгаа гэдэг энгийнээр хэлээд тэгж хэлж болно л та. Тэгэхээр нөгөө миний мэргэжлээ бас харшгүй холбоотой. Тэгээд хуульчдын хамгийн гол зорилго бол хүний эрхийг хамгаалах. Тэгээ хүнтэй харьцах. Тийм учраас миний мэргэжлийн суурь бол яг энэ хийж байгаа ажлаар бол тавигдж байгаа. Тэгээд бас их сургуульд сурч чадаагүй юмнуудаа мэдээж ажлын талбар дээрээс маш их сурч ойлгож авч байгаа манаас айгүй маш их таалагддаг. Тэгээд ажлаараа бас бахарх нэг шалтгаан нь болдог л доо. За хүний эрхийн талаар ярихаар хүмүүсүүд минийх биш юм шиг өөр хүнийх юм шиг ойлгож авдаг. Тэгээд хүний эрх гэж ярихаар үүргээ мэдэх хэрэгтэй гээд олон зүйлүүд гарч ирдэг. Тэгээ энэ чиглэлээр ажиллаа байхад яг нийгмээс ямар хандлагууд гарч ирдэг вэ?
Залуучуудтай уулзаа сургалт хийгээд те маш олон орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй ч байд те оюутанч байгээд маш олон талбарт байгаа залуучуудтай уулзаж ярилцаад явж байхад хүний эрхээс нөгөө өөрийн биш миний биш хүний эрх гэж ярих хандлага тохиолдолтой. Тэгээ манай 10 жилд ч хүртэл нэг багш маань хүний эрх гэдэг чинь тэр Америкт байгаа та нар тэр хүний эрх Америкт очиод ярьжээ гэсэн нэг тийм үг хэлжсэн ч тохиолдол байдаг. Тэгээ бас айгүй сонирхолтой юм ихэд би 10 жилийнх нөгөө дэвтэр дээр хүний эрхийн талаар зохион бичлэг бичсэн байсан байна л да. Миний эрх хүний эрхээр хязгаарлагдана гэх. Тэгээ яагаад тэгээд бичснээ би ерөөсөө санахгүй тэр тухай ойлголт байдгийг мэдэхгүй. Тэгээд хуулийн сургуульд ороод тэр нөгөө зарчмуудыг судлаад ингээ явж байхад би тэгээ нэг зүйлийг ойлгосон байхгүй юу? Хөөх миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг юм байна шүү дээ гэдэг маш сайн ойлгосон. Тэгээд нэг 2 дугаар курс дээр 2 жилийн дараа санамсаргүй нөгөө 10 жилийн дэвтрүүдээс зохио үзчихсэн юм чинь би тэр өгүүлбэрийг 10 жил байхдаа бичсэн байсан байгаа байхгүй. Тэгээ айгүй толгоостай тэгээ бүр зохион бичлэг зохиоцсон. Тэгээ өөрөө тэрнийг мэдэхгүй. Тэгэхээр нөгөө манай нийгэмд болохоор хүний эрхийг тэгээ өөрөөсөө хол тэгээд эсвэл нөгөө дур зорхтой айгүй хандардаг. Тэгээ гудамжин шүлсээ хайхыг хүний эрх хэрэгжүүлээ гэж ойлгодог. Гэтэл гудамжин шүлсээ хаях чинь өөрөө тэгээ дур зорг бидний бас л хүний эрхэнд талдж байгаа нэг үйлдэл шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнийг бүрэн бүтэн байлгах те одоо сайхан амьдрахад зориулж бид нэр хүний эрх гэдэг ойлголтыг л бий болгож те магадгүй монголчуудын хувьд уг нь бол нэг цоо шин зүйл биш байх те хүн хүний хүндлэх тухай те дэмжих тухай хайлах тухай урмаар тэтгэх тухай манай монголчууд айгүй олон зөрүүг те сургаал өгсөд байдаг. Гэтэл бид нар нэг барууны ойлголт юм шиг айгүй хүмүүс ханддаг л та. Дөнгөж сая ярьжсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд олон талын төлөөлөл хангасан залуучуудтай хамтарч ажилладаг гэж хэлжсэн. Тэр яг энэ олон залуучуудтай хамтарч ажиллаад ирэхээр залуучуудын талаар ямар бодолтой явдаг вэ? Тэгээд нийгмийн масс болсон манай залуучуудыг ерөнхийд нь та ер нь юу гэж ойлгож ямар байгаасаа одоо юу гэдгийг сайн зан чанарууд тэр зүйлүүдийг суралцаасаа гэж боддог вэ? Ер нь бол маш олон тооны залуучууд байна. Тэгээд оролцож чадахгүй, юм хийж бүтээж чадахгүй байгаа залуучуудад бас маш олон янзын шалтгаанууд байна те. Магадгүй мэдээлэлээс хол байдаг учраас те магадгүй хин нэгэнтэй яаж харьцаа мэдэж чадахгүй байгаа болохоор те юу хийхээ мэдэхгүй байгаа. Эсвэл айгүй муу боловсрал эзэмшсэн байгаагаас ч гэдэг юм уу те. Эсвэл нийгмээс залуу хүн гэдэг үднээс нь ялгах ч юм уу те. Тэм хандлагууд, дарах хандлагууд байдаг учраас айгүй олон залуучууд хийж юмтай хүснээ хийж бүтээж чадахгүй, амьдралаа сонгож чадахгүй тэгээд нэг цагийг зүгээр өнгөрөөж явах тохиолдод ч байгаа. Тэгэхээр бид нөгөө тэр залуучуудыг буруутгах биш те. Яг юунаас болоод нэгж оролцож чадахгүй байгааг юм бид нар бас ойлгож дэмжих аягүй чухал юм байна гэх. Тэгээ өөрөө бас залуу хүний хувьд бусад залуучуудыгаа те тэгээд дэмжих урам оруулах тийм ажлыг хийхдээ бас маш их баярлалтай. Тэгээ маш их залуучууд бид нартай эв санаагаа нийлгээд хамтдаа үйл ажиллагаа явуулж ийн гэдэг чинь өөрөө залуучууд хийж бүтээж чадна гэдгийг харуулж байгаа хэрэг болов. Олон улсын залуучуудын форум чуулганд оролцож исэн гэж фэйсбүүкээс бас сонсож исэн. Тэгэхээр яг ингээд олон улсын залуучуудтай очиод ингээд хамтдаа ярилцаад хэлэлцээд ингээд нийгмийн талаар ярилцж байхад тэр олон улсын залуучуудаас суралцах зүйлүүд юу вэ? За тэгээ манай Монголын залуучууд бас олон улсын төвшөнд ямар төвшөнд явж байгаа вэ? Таны бодлоор? Зүгээр хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож үзсэн хүний хувьд болохоор Монголын залуучууд бол юмнаас бол хоцроогүй гэдэг нь харагдаж байгаа юм л да. Магадгүй зарим зүйлс дээр бид нэр олон улсын залуусаас төрүүлээд алхацсан зүйлүүд бас ажиглагддаг те. Бид нэр хүний эрхийн талаар тэгшэрхийн талаар бид нар илүү бүтээлчээр те сонирхолтой арга хэлбэрүүдийг ашиглан хүмүүст яаж хүрэх вэ гэдэг те хийгээд үзсэн санаануудтай ингээд бүтээлч аягүй олон санаануудыг хийгээд үзсэн байдгийг би ойлгосон л та. Тэгэхээр бид нэр зүгээр нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Олон улсын залуучуудад мэдээж те бусад улс орны залуучуудад маш их давуу тал боломжууд бол байдгийг бид нэг үүсгэж болохгүй байна. Захын одоо 4-5 хэлтэй байх жишээтэй тий. Тийм учраас хэлтэй байна гэдэг чинь өөрөө маш их мэдээллийг олж авахтай маш их одоо юм сурах боломжууд бол байдаг. Тийм болохоор тэр талаараа бол зарим улс орны залуучууд биднээс илүү юм шиг надад санагдсан л та. Гэхдээ яг биднээс тэгээ улс орны залуучууд болгон биднээс илүү гэж бодож өрөөсөө болохгүй тий. Тэр чинь шудраг биш байгаа байхгүй тий. Бид нар ч гэсэн эндээ боломжийн ярээр хийж бүтээж байна. Тэнд ч гэсэн залуучууд өөрсдийнхөө юугаар хийж бүтээж байгаа. Бид нэр давуу ч юм байгаа, суул ч юм байгаа. Тэгэхээр одоо харилцан суралцал явах нь хамгийн зөв гэж бодох хэрэгтэй байх гэж санагддаг шүү дээ.
За ажил ихтэй залуучуудаас ингээл асуухаар чөлөө цаг хэрхэн өнгөрдөг вэ гэхээр залуучууд маань аяг их боддог л та. Тэгэхээр таны тухай чөлөө цаг хэрхэн гардаг вэ? Энийг хэрхэн өнгөрүүлэхийг бас хичээдэг вэ? Яг хоо иргэний нийгэмд ажиллаад тэгээ нэлээд завгүй ажилладаг. Ягаад гэвэл бид нарт тэ хүн хүч боломж аюу хүмүүстэй нөөц баг байдаг учраас бид нар ер нь бол 24/7 ажилладаг заримдаа. Тэгэхээр яг чөлөө цагийн асуудал тэгээ чөлөө цаг гарах нь ер нь бол хүмүүс байдаг. Гэхдээ одоо бид нар нөгөө илүү тэ тэнцвэрийг бий болгохын сан тэ ажиллаж хийдэг амьдралаа зохицуулдаг тийм хэмнэлт авахын сан гэж хичээж байгаа учраас тэ чөлөө цагийг бол одоо өөрийгөө хөгжүүлэх цагуудыг бол би өөртөө бол чөлөө цаг гэж ойлгож байгаа. Тэгээ гэр бүлтэйгээ хамт байх цаг бол чөлөө цаг. Тэгээд тэр цагуудаар айл болох өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байгаа. Тэгээ уншиж амжаагүй номнуудыг уншаад тэгээ бодож хэрэгцүүлээд. Сая чөлөө цагаа өнгөрүүлэхдээ бас ном уншдаг гэж ярьж исэн. Тэгээд яахын аргагүй энэ булангаараа бас залуучуудынхаа номын талын сэтгэлийг сонсдог. Таны тухайд хамгийн сүүлд унсан ном болон хамгийн их сэтгэл үлдээсэн номныхаа сэтгэлийг бас үзэгчдтэйгээ хуваалцуулгаа яах. Олон гой номнууд байгаа л да. Ялангуяа сүүлийн жилүүдэд номын дэлгүүрүүд маш их баялаг болоод байна тийм. Тэгээд номын дэлгүүр орох болгонд гой цааш шинэ номнууд нэмэгдсэн. Тэгээд шунал хөдлөхтэй уншихаасаа гэсэн. Тэгээд яг уу би сүүлийн үед болохоор нөгөө монгол зохиолчдын номнуудыг унших хичээж байгаа. Нэг талаас монгол хэлээ сурыг. Нөгөө талаас айгу монгол зохиолчдыг уншиж ойлгож мэдэх юм бас тэ нөгөө их хэлээ одоо тэр айгу чухал санагдаад байгаа. Тэгээ сүүлийн үед болохоор аюур зан үлзий төгс хоёроор жоохон амьсгалж байгаа. Тэгээ тэр хоёрын гаргасан номнуудыг аюур заны номнуудыг бас сүүлийн нэлээд уншсан. Миний хувьд бас сэтгэлээс гардгүй нэг ном болохоор Төдвийн Лалангийн төдвийн оройгоо сон гэдэг аюу гоё ном байдаг. Тэгээ чи ч уншаад үзээрэй. Бас л сэтгэлгээний тэ талаар аюу сонирхолтой бичсэн. Хүн бүр ингээл одоо жил бүртээ ингээл зорилтоо тавьсан байдаг те. Одоо энэ жил би ийм зүйлийг хийж бүтээчин ингээд. Таны тухайд энэ жилийн зорилт юу байгаа бол нууц шал. Тэгээд өөрийнхөө хүсэж мөрөөдөж авдаг зүйлээсээ залуучуудтайгаа бас хуваалцаач. Мөрөөдлийн хувьд болохоор зүгээр өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээхийг хүсэж байна тий. Хин нэгнээс тий онцгойлон тусгайлан дэмжлэг авах биш тий. Тэгээд өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээх. Тэгээд өөрийнхөө аз жаргалыг өөрийнхөө гараар л одоо бий болгохмоор тийм мөрөөдөлтэй. Тэгээ яг хөө мэдээж гэр бүл маань тий аав маань эгч дүү маань тий аз жаргалтай хүссэн зүйлээ бүтээгээсэй гэж маш их хүсдэг. Тэгээ бас айгу миний амьдралын нэг том хэсэг бол иргэний нийгэм. Иргэний нийгэм илүү хүчтэй болж илүү хөгжиж тэгээ олон хүн ирэхээ мэддэг болж өөрийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэдэг болж тэгээ залуусын байгууллага маань илүү их бэхжиж тэ олон залуучуудыг дэмждэг болоосоо гэдэг бол маш том хүсэл. Түрүү хэлжсэн л да зарчимж байх нь айгүй чухал гэж ярьжсэн. Тэгэхээр зарчимж байхын тулд магадгүй хүсэл мөрөөдлөг хүрэхин тулд тэгээд хийсэн бодсон зүйлээ бүтээхийн тулд залуучуудад гэлтгүй хүн бүхэнд л нөгөө өөрийнхөө амьдралд урдаа тавьдаг тэр үгнээсээ зориг авдаг тийм үгүүд байдаг. Таны тухай тийм үг байдаг бол ямар үг байдаг вэ? Толгоонд яг одоо орж ирж байгаа үг бол хоёр үг орж ирж байна. Нэг нь болохоор Гандигийн хүсэж байгаа өөрчлөлт чи өөрөө бай гэдэг маш гоё байдаг тийм ямар хүнийг ямар агаасаа гэж хүсэж байна, нийгмийг ямар агаасаа гэж хүсэж байна. Тийм бол чи өөрөө л яг тэрнээсээ эхэл гэдэг маш гоё үг байдаг. Нөгөөт нь болохоор өөр дэлхий боломжтой гэдэг тийм өөр юм бүхэн өөрөө байх боломжтой, сайхан байх боломжтой гэдэг үг яг одоо толгоонд орж ирж байна л та. Бидний урилгыг хүлээн авч манай буланд оролцсонд маш их баярлалаа. Тэгээд манай буланд оролцсон залуучууд нэвтрүүлгийнхаа төгсгөл телевиз үзэн суугаа залуучуудаа зориулан нэгэн сайхан урилгыг хэлээд нэвтрүүлгээ хамтдаа төгсгдөг байгаа. Тэгээд таны урилгыг хамтдаа сонсоод нэвтрүүлгээ төгсгөө. Нэвтрүүлэгтээ урьж оролцсон чамд ч гэсэн баярлалаа. Тэгээ үзэгчтэй хандаад хэлэхэд залуусаа дуу хоолойгоо өргөцгөөе гэж хэлмээр байна. Mongolia Music Production-аас битгий өргөдөг Монгол залуу хүмүүст зориулсан би залуус хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Facebook-ийн би залуус хаягаар орж ирүүлээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.